Гэрэлт амьд яриа. Миний хүүд нөгөө Багдад тохиолдож ирсэн нэг инээдтэй явдлыг би яриа л да. Би нэг өдөр гэр цэвэрлцээ явж байсан байхгүй. Шал угаагаал. Тэгсэн чинь манай хот би гэл яг л нөгөө нэг дүрсгүйдэг үе дээр байсан. Тэгэхээр би за яаж юм бэ? Ямар шалны альчуур өгүүлж юм гэж бодвол юуны альчуур өгчихгүй юу? Ширээ альчуур. Ширээний альчуур. Тэгэл миний хөө энийг арчаараа заа юу гэж зааж өгөөл өөрөө тэнийг шал арчаал эргээл арсаж ил нөгөө тоос арчдаг альчуур арчсан шал миний араас зүлгцэн зогсч сал угаах гэсэн байхгүй юу? Харин яг дуурайх гэдэг. Манай хүүхдүүд бас надтай адилхан хувцлах амар дуртай. Адилхан джинс өмсөөд, адилхан өнгийн цамц өмсөөд, адилхан пүүзээ өмсөөд ингээд автагаа адилхан хувцлах айгуу дуртай байдаг. Ер нь ингээ хүмүүс ярьдаг штэ ихэн шир алгавал ихэн хээр алгавал хүүн тэгээ туглан шир алгаа гэдэг. Тэгээд хүүхдүүд нэг ээжигээ их дуурайх гэж оролдохоос илүүгээр бас аавыгаа дуурайх гэж юм уу те ааваасаа үлгэр дуурайл авах гэж айгүйх оролдсон юм шиг байна те. Тэг ер нь бол тэгэл хин хажууд нь өсөж байна. Хин нүдэнд нь харагдаж байна. Тэр хүнээ л дуурайх гал явж өгдөг шүү дээ. Үзэгч танд гэрэл нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэж байна. Өнөөдөр бид нар хамтдаа Есүс Христ хүмүүсийн зүрх сэтгэлд юу хэлсэн бэ? Түүнийг бид нар гэрэлт гарган ярихыг бид нар зорддог. Тэгвэл өнөөдөр хамтдаа эцэг их буюу тэр дундаа аав хүний үлгэр дуурайлын тухай тий хамтдаа ярилцгаална. Тэгээд студид зочин ирсэн байна. Танд баярлалаа. Бидний урилгыг хүлээж авсанд. Баярлалаа намайг урьж студид энэ нэвтрүүлэгт бас оролцох боломжийг нээж өгсөн. Та бол 4 хүүхдийн аав штэ тий. Тэгээд танд бас яг ийм зүйл тохиолдож ирсэн үү? Хүүхдүүдтэй таныг дуурайж ах ямар тийм хөвгчлөлтэй явдал тохиолдож ирсэн бэ? Яг одоо сайн ч юм уу ч юм мэдэхгүй л дээ. Би ер нь усанд орох айгу дургу. Манай хүмүүс яг надтай адилхан юм билээ. Усанд орох дургу. Айгу дургу. Тэгээд ер нь уснаас бол аль болохоор ингээд зайлсхий байл. Тэр бүр амар их ярьдаг л да. Тэ одоо шинэ усанд орооч. Шаардуулдаг. Тэгээ гуйлгана. Тэгээд ер нь ингээ хараад тахаар яг аав шиг юм шиг байна. Уснаас бас айдаг тий. Хүүхдүүдийг ер нь бол ингээ сүүлийн нийгэмд өрх толгоос эмэгтэйчүүд их олшроод ч дэрөө ер нь эмэгтэй хүмүүс хүүхдүүдийнхээ төлөө өрх хариуцлага их эрчүүдээс илүү ухамсарлаад байгаа юм шиг. Иймэрхүү хандлагаас болоод аав нарын үүрэг ролийг ер нь их чухалчилж үзэхэ болчиход байгаа юм шиг сэтгэл төрөөд байгаа л да. Надад бол ээж л байхад бол ерөнхийдөө хүүхд өсчдөг том болчдөг тий. За аавтаа үлдэж байгаа хүүхд бол ерөнхийдөө царай алдаал ингээл хувц сундараас нахуулаад идэж байгаа учраас бас хүүхдээ өрч толгойлсон эмэгтэйчүүдийг хараад тэгдэм үү? Ерөөсөө гэрлээгүй байгаа эмэгтэйчүүдийн бас яриа. Миний эргэн тойронд байдаг яриа юу вэ гэхээр ерөөсөө нэг ухаантай хүнээс хүүхдтэй болчих. Тэгэл өөрөө өсөж штэ. Тэр ерөөсөө эцэг хүний эр хүний ерөөсөө нэмж аавын баг хэрэг байхгүй гэл те. Иймэрхүү хандлагатай. Тэгэхээр зүгээр нэг зүйлийг өөрөөс ч асуумаар байна. Таны хувьд те аавын үлгэр дуурайл хүүхдүүдэд чинь хэр зэрэг чухал гэж боддог вэ? Яг 90 он гараад Монголд шинэ одоо шинэ те харцлаг гэдэг систем орж ирээд. Тийм. Тэгээд яасан тэгэхээр тухайн үед болохоор одоо нийгэм эргээд харах юм бол дэлгүүрийн дангуу хоосон. Тэгээд эрчүүд ямар шиг байдлаар ер нь одоо шинэ нийгмийг харж эхэлсэн гэдэг бид нар ажиллах хэрэгтэй юм. Одоо зүйлийг харсан. Тийм учраас 20 одоо шинэ 23 жил явах зам дэргээд харах юм бол өнөөгийн аавуудад одоо нэг харагдаад байгаа зүйл нь айгүй их ажилтаа болсон. Маш зав. Тэгээд аавуудыг хараад тахаар үнэхээр завгүй. Яагаад гэвэл бид нар гэр бүлүүд хийж асар том үүрэг байгаа учраас. Тийм учраас мөнгө олж явал одоо аавууд би болж яах гэж ойлгодог. Хүүхдүүдээ одоо дээд сургууль ч юм уу те боловсралтай болгох юм нь миний одоо үүрэг гэж ойлгодог. Тэр утгаараа илүү ханддаг юм болов гэсэн миний бодол байдаг. Тэгээ яг одоо шинэ өнөөгийн нийгмийг ингээ харах юм бол хүүхдүүд хүмүүжил хэрэгтэй болж байна. Тэгээд яг урд нь болохоор одоо социализм нийгэм дэндүү хүмүүжил ярьдаг. Дэндүү сургууль дээр ч гэсэн те хаанаас агуул хүмүүс юм. Тийм учраас одоо тий одоо социализм нийгэмд амьдарч байсан хүмүүсийг харах юм бол хүмүүжил айгүй сайтар. Одоо тэгээд одоогийн нийгэмд ингээд харах юм бол хүмүүсийн хэлдгээр задарсан тархинууд гэдэг. Боловсралтай болцсон одоо нэг хүүхдүүд. Яг бол 20 жил гаруй хугацаанд аавд яг л энэ тал дээр ажилласан учраас. Дээр нас мэдээллийн 100 гэдэг утгаараа
Тэ хаагдмал байсан үеийг бодоход илүү мэдээллийн урсгал орж ирж байна. Тэр утгаад аваад хүүхдүүд аав нараас нэг юм хараад сураад байхаас илүү ерөнхийдөө аав нар бол нэлээд хоцрогдсон улсууд шиг харин өөрсдийнх нь одоо найз нар үе тэнгийнхнээс илүү өвлгөр дуурайл авдаг. За нэг ялангуяа үзэж байгаа кино, дуу, сонсож байгаа дуу сонирч байгаа хамтлаг эднээс илүү өвлгөр дуурайл авч ядаж хувцлалтай хүртэл би энтэй ярих ярианда хүртэл ингээд. Тэгэхээр хүүхдийн хүмүүжлэлд бол аав хүний үүрэг фронт буюу нэгт байх хэрэгтэй байтал харин ард үлдчихсэн хүүхд нь өөрөө урд нь гүгээд байгаа юм болов уу? Тийм дээр би болохоор ингэж бодож байна л да. Яг үнэн байхгүй. Өнөөдөр гэр бүлд аав хүний одоо өгөөрөг хариуцлага одоо хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр ажиллах цаг айлд хэдийнэ болцсон. Гэтэ манайхан яаж гэдэг заримдаа мэддэг юм шаардлага. Тэгэхээр өөртөө бас тийм үлгэр дуурайл хараагүй болохоор тэгдэг байх л та тий. Бас аргаа болохгүй. Тий магадгүй тийм байж болно. Гэхдээ ер нь монголчууд бид нар харах юм бол биднэрт их гоё соёл байдаг. Ямар соёл байдаг гэхээр бид нар өглөж биш, үлгэрлэн дагуулах гэдэг соёл байсан Монголд. Тийм шүү. Тийм учраас бид нарыг хүүхдийн хүмүүжил одоо хэн хэрэгтэй нэхэр аав хүн хэрэгтэй байна. Өнөг нэг. Аав хүн яг хүүхдээ үлгэрлэн дагуулах, үлгэр дуурайл болох яг л ийм хэрэгцээ гарч ирдэг. Тийм учраас өнөгийн аавд үнэхээр завгүй болсон ажил ихтэй гэр бүл хандлтад явж байгаа. Гэхдээ гэр бүлд аав хүний оролцоо айгүй хэрэгтэй. Хүүхдүүдтэй бид нар яах хэрэгтэй гэхээр үнэхээр хүүхдийн хүмүүжилд бид нар анхаарахын тулд өөрсдөө үлгэр дуурайл болох хэрэгтэй. Олон зүйл дээр бол одоо жишээ нь хүүхдийг хүмүүжүүл гэдэг байна. Бид нар хүүхдийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Гэхдээ аав хүн өөрөө л хүмүүжих хэрэгтэй. Таны хувьд болохоор мэдээж аав хүн учраас бас завгүй байдаг бах тий. Завгүй аавууд энийг. Тэгвэл 7 хоногийн ерөн аль өдрүүд нь ч юм аль цагт нь хүүхдүүдтэй илүү цаг гаргахыг хичээдэг бай. Тий. Ер нь 7 хоногийн 6 дахь өдрийг голдуу байрдаг. Бид нар 7 дахь өдөр нь сүмд явдаг. Бид нар манах гэр бүлээр мөнхийн эзнийг хүндэлж их эзэнд итгэж найддаг хүмүүс. Болж игэл ер нь хагас сайныг бид нар гэр бүлдээ их гаргадаг. Хүүхдүүдтэй хоол хийж өг, заримдаа хүүхдүүдэд дагуулад салхинд гарна. Тэгэл яг тэр үед л бид нарын амьдрал жинхэнэ амтэн зүйл тохиолддог. Тийм. Та жишээ нь хүүхдүүдтэй үлгэр дуурайл болох энэ чухал юм аа гэл ингээл ярьж байна. Өөрийнхөө хувьд за бүх юмар л хүүхдтэй үлгэр дуурайл хийх болоход бас их хүндрэлтэй л дээ. Бүх зүйлээрээ төгсөх хүн гэж бол байхгүй. Гэхдээ өөрийнхөө хувьд нэг иймэрхүү зан чанараа ч юм уу те нэг энэ зүйлээ үлгэрлээд нэг дүр болгоод үлдээчихсэн хүүхдүүдтэй нэг те зурсгэлд нь үлдээчихсэн гэсэн тийм зүйл байдгүй. Байлгүй яг хэрэг байдгүй тийм. Зөндөө одоо шинэ би нэг саяхан нэг ахтайгаа уулзаа ярьжлаа. Тэгээ тэр болохоор Христийг хүлээж авсан. Тэгээ нэг хүүтэй. Тэгээ надад ярьж байгаа. Би хүүтэй өөрөх нь итгэлийг л өвлүүлчих юмсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд миний сайн зан чанарууд миний хүүхд өвлж аваасаа хүүхдтэй ярьдгаа гэдэг. Тэгээ тэр ахыхаа яриг сонсон дараа би хүүхдтэй нэр ямар үлгэр дуурайл те ямар одоо өв соёлыг ямар зан чанарыг үлдээх хэрэгтэй. Яг тэр тал дээр бодсон. Тэгээ яг өөргөө магтаа ярих харж таашаа зүгээр. Надад байгаа мэдээж сайн зан чанаруудыг миний хүүхдүүд өвлж аваасаа боддог. Тэ сайн. Мэдээж би хүн учраас бас жоохон сул талаа. Би бол надад ингэ санагддаг байхгүй. Миний хувьд хамгийн сайн зүйл гэдэг нь юу вэ? Яг хүмүүсийн бодлоор бол за би ийм сайн талтай гэдэг. Тэр сайн тал нь миний хувьд аюу амархан гарч идэг тал юм шиг ойлгоод байдаг. Би юу гэж боддог вэ гэвэл үгүй хэцүү мөртлөө миний хувьд энэ зан чанар чухал учраас те миний хувьд тэр үнцэн чухал учраас би тэр үнцэн дээрээ илүү зориулт гаргаад зогсож идэг те заримдаа мэдээж алдаж ондog. Тэгэхээр та тэр олон сайн чанаруудынхаа те яг айл нь жишээ нь те би энийгээ хүүхдтэйгээ өгчмөр байна гэсэн тийм зан чанар юм. Тодорхой. Тийм маш тодорхой юу. Мэдээж өрөөдөө бол худлаа ярихгүй те одоо үнэн зан чанартай ах тэрийгэ гэдэг ч юм уу те одоо. Тий хамгийн эхлээд байна. Надад ер нь одоо шинэ би өөрөө ч их боддог хүний мөс чанартай байх юмсан гэж. Ер нь альваад хаач би ямар ч муу хүн байж болно. Гэтэ намайг уудлаа те хамгийн сүүл надад зүй харах юм хүний мөн чанар харагдаа сая бод.
Тэгээ ер нь манай аавын тал, манай ээжийн талын хүмүүс айгүй хүний өмс чанар сайтай хүмүүс. Нутаг усандаач сайн тал нь тэр. Тийм болохоор би яг хүүхдүүдтэй хүний өмс чанартай байдлаа одоо тий үлдээх юмсан боддог. Тэгээд бас тэрнээс чухал зүйл нь гэх юм бол би Христийг тэг өөрийн аврагш үзсэн болгож хүлээж авсан. Миний итгэлийг миний хүүхдүүд өвлөж аваасаа хамгийн одоо туйлаас их хүсдэг байхгүй. Туйлаас их хүсдэг тий. Өөрөөр хэлбэл таны итгэл дээр чинь үнсэлдээ бусад сайн зан чанарууд бий болчих واخа гэж би болно тий. Яг тэгэхээр Библи өөрөө яг хүнийг тий хэрвээ чи Христийг хүлээж авах юм бол их эзэн хүн төрлөд нь мөнх амьдрал гэсэн бол мөнх амьдралыг авсан хүмүүсээ их эзэнийхээ хийсэн юмуд өрөөд. Хэлгүй яхав. Тэгээ түрүүн та үлгэрлэн дуурайх гэж ярьсан тийм үү? Аав хүн амьдралд үлгэрлэн дуурайх хэвээр. Гэхдээ бас би 90 тойрноо бас ажиглахаар би миний өөрийн амьдрал дээр ч гэсэн харагддаг л да. Ингээд за хүүхдээ буруу зүйл сайн зүйл хийснийг засаж хэлхийн тулд яадаг вэ гэхээр загнадаг. Тэгээ орхичдаг. Чи тэгж болохгүй шүү. Чи энийг хийх юм бол чи мөнх хүн болно шүү. Ч юм уу. Ингээ загинчдаг. Тэгээ орхичдаг. Тэгээд үлгэрлэн дуурайл таниахаар яг юу вэ? Яахыг хэлэх? Түрүүнд хэлсэн шүү дээ хэлж юу лээ үгэлж биш үлгэрлэж. Тий, энийг бас яг тайлбарлахгүй. Мэдээж одоо шинэ өдөр болгоно л те хүүхдийнхээ хүмүүжүүлэлд анхаарч яана л да. Гэтэ хүүхд өдөр болгон аавынхаа хэлснээр байдаг. Тийм болохоор яаж юм нэхээр би ер нь ямар шиг байдлаар хүүхдүүд танд гэхээр цагийг их гаргадаг. Одоо шинэ хүүхдгээ ч юм уу те хүүгээ дагуулж хоёулаа салхинж явна. Тэгээ хүүтгээ хоёулаа хамт багтаж одоо ярилцсан. Энэ буруу байсан. Чи энийг зөв гэж бодож байна, буруу гэж боддгоо. Би тэгж ярьдаг. Заримдаа манах гэр бүлээр яг хурлаадаг. Манай эхнэр суун, манай хүүхдүүд суун. Тэгээ өнөөдөр энэ байдал буруу байл да. Тэ ийм учраас чи одоо буруу байна. Айгуу тодорхой л да. Тэгээ бид нар яадаг гэхээр дараа нь ийм алдаа гарахгүй тул бүгдээрээ алхам хий. Битээ алдаа гаргаараа. Гэхдээ тэгж хэлсний дараа яг тэр одоо асуудал шийдэгдэх нь үгүй л дээ. Заримдаа яг бид нар бол Библийг итгэдэг шүү дээ. Библиэлд болохоор бичээс бүр Бурхны амьсгалснаар байдаг бөгөөд заахад залруулахад зөв байдал дотор чиглүүлэхэд тустай гэж үгээдэг тий. Эхлээд тэгвэл бид нар хүүхдэд зааж өгөх ёстой. Дараа нь харин тэр хүүхд маань за нэг дугуй унахыг зааж өглөө. Зам дээр дугуй унаа явж ялаа. За ингэж явна шүү гэж явж байт буруу тийшээ явчлаа. Тэгэхээр бид нар хүү болохгүй шүү гэ дараа нь залруулж хурааж авахгүй шүү тий. Чи буруу зүйл хийсэн учраас би чамайг шийтгэлээ чи дахиж хизээч дугуй унахгүй гэхээсээ илүү залруулаад хаашаа яаж чиглээ дахиад яаж явахыг бүр харуулад ингэж явуулж болов. Библиэлд яг ийм нууцыг бас заагаад өгчихсэн байгаа тийм. Аав нарын хүүхдүүдтэй тийм үлгэр дуурайл үзүүлэх нэг чухал байна те ингээл ярьж байна. Гэтэл нийгэмд бас өргөтөл олсон хүүхдээ газар өсөж байгаа эмэгтэйчүүд аягүй их байна те. Тэдний хүүхдүүд тэгэхээр одоо ингээл аав хүний үзүүх үлгэр дуурайлыг огт үзэхгүй байсаагаар өсөөл энэгээр одоо илүү сул талтай ч юм уу сул дорой хүн болж өснө гэсэн үг. Окей. гэж бодож байгаа. Одоо шинэ би бол нэгдүгээр ангид одоо шинэ намайг сургуульд яг төгсөх жил манай аавнаас орсон. Гэхдээ эр хүний яг ингээд бүлгэр дуурайлыг би ер нь хинээс орсон гэхээр ялангуяа би ээж ааваас орж ирсэн. Өвгөөсөө. Манай өвөө ер нь ямар хүн байсан гэхээр ер нь ингээ өөрөө л юм хийгээл те. Тэгээ заримдаа ингээ дагуулж явдаг. Тийм. Тэгээ дагуулж явж яд гэхээр зааж өгдөг гэсэн байна. Энийг одоо энийг ингэж хийдэг. Тэ. Нэг удаа тэгэхээр энийг гэсэн аавын чи оронд л аа болсон биз дээ. Одоо шинэ миний аавын оронд манай өвөө бол үлгэрлэн дагуулж тэ. Их гоё хүн байсан. Би өвөөгөө хараад их баярлдаг гэсэн. Айгуу тийм үлгэр дуурайл болсон. Тэгээд хүн бас юм хэлэхдээ манайх чинь учиргүй загнаад байдаг шүү дээ. Тийм. Айгуу гоё учрыг гаргаж тайлбарлаж тэ. Энэ болохгүй маа миний. Тэгэхээр хүн яд гэхээр тэндээс амар их юм ойлгодог юм байна л. Тэгээ би бол ер нь өвгөөс амар их юм сурдаг гэсэн. Айгуу гоё. Жинхэнэ нэг Монгол ирэх хүний нэг намба дөрөх. Тэгээ манай өвгөд байсан. Тэгээ одоо болохоор би яг дөрөв хүүхдийн мэдээж аав болсон болохоор дөрөв хүүхдтэй үлгэрлэн дагуулж их зөв байлгахыг боддог л доо. Гэтэ ер нь
айдын хүүхдүүд аавыгаа айгүй сайн дүүрээд гэдэг юунаас олж харсан гэхээр манайх тий одоо шинэ 11 сартаа хүүм байна. Одоо яг тэн дээр бид нар гол анхаарлаа тавьж байгаа байхгүй. Тэгээ би 11 сартаа хүүтэйгээ ярих. Яриа болгоныг эргээд харах юм бол манай хүүхдүүд яг ааваа гэдэг дүүрээд тий. Зүүдээ хэлдэг. Ярьдаг. Одоо шинэ би хүүгээ хараад хөө чи хиний хүү вэ тий? Хинтэй адилхан бэ гэж. Ярих юм бол дараа нь манай хүү яг л тэрэг дүү. Яг л тэр үгийг хэлээд би нэг одоо шинэ хүүтэйгээ одоо шинэ мэдээж балчир уучраас тий манай гэрээ одоо хамгийн гол төв болцоод тэр хүүхд. Тэгээ одоо яаж нэхэр бид нар тэр хүүхдтэй ингээд бүх анхаарлаа тавиад манайх гэр бүлээрээ тавьдаг л та. Манай 3 том хүн хүртэл тавина. Тэгээ ингээд хараад тахад ерөөсөө яг л аавын хэлж байгаа зан чанар гаргаж байгаа харин шинг тий ингээд одоо шинэ би 11 сартаа хүүтэйгээ тоглож байгаа үйлдэлийг манай хүүхдүүд манай том 3 нь болохоор яг л дөрөв. Дөрөв л хийгээд. Тэгээ одоо энд хоёр аав сууж юм л да. Би та хоёроос инээж асуумаар байна л да. Аав хүний хинч те орлуулшгүй чанарыг юу гэж боддог. Одоо жишээлбэл эмэгтэйчүүд бол за аав хүн ажил хийгээ мөнгө олдог. Тэрийг бид нар өөрсдөө хийгээд олж чадчихээн. Тэ гэр бүлийн аавч явдаг. Бид нар эмэгтэйчүүд хийч наадах чинь. Гэл хэлчихэж штэ тэ. Тэгэл одоо эцэггүй тэгэл өрх толгоос эмэгтэйчүүд маш их байгаа байхгүй юу. Тийм болохоор та хоёрын яг хоёроос асуух асуулт байна л да. Аав би яг энэ асуултанд орлуулшгүй чанар ингэж ойлгож байна. Ингэж би боддог л доо. Эрэгтэй хүний өөрийнх нь хувийн мөн чанарууд гэдэг тий. Аливаа юмд аз туршигтай, жоохон зөрөгтэй. Тийм зоримог. Тэгээд юмыг ингээд бигнээд тий ингээл байдгүй. Ерөнхийдөө жоохон ширүүн хатуу юм үзүүлэхтэй тий. Өөрийнхөө мэдээж өөрийнх нь контролдоор, өөрийнхөө хяналтанд дор тий байгаа үед жоохон хатуу хөвтэй юм үзүүлж ээж. Ер нь эрэгтэй хүний чинь дотор тэр нэг зэрлэгшил байдаг штэ. Тий хөдөөхөр гараа явахлаараа л нэр хүн ярьж аргал эзгүүхээр гэлтэгэл нэг зэрлэгдүү уулны тэгээд нэг буу шидэн бариад ан амтан бууцсан тий. Тэгээд ерөнхийдөө тийм хамгаалахт нь тэр бүх тий хамгаалах тэр гэр бүлээ хамгаалах улс орноо хамгаалахт нь тэр зан чанар ингээд хэрэгэлж бий болж байдаг тий. Тэр тестостерон гэдэг гормон ялгарч байдаг шүү дээ. Эрэгтэй дотор тий тусан байдаг. Энэ байдал хүүхдүүдийг тэ мэдээж амьдралын аарсаар тийм бэрхшээл зовлонг туулан даван туулахт нь тэ зөв өнцгөөс гараад өөрийгөө шахаж сурах. Дээр нь тэр бүх хэцүү зовлонгуудад паниктахгүй байхад нь тэ эцэг хүний тэр намтаа төр төрөх юмд хүлээцтэй байгаа байдал ингээ юмыг ингээд гүн ойлгоод айхгүй зөрөгтэй зогсож байгаа тий сууж байгаа тэр байдлууд хүүхдэд хэрэгтэй гэдэг юм уу гэж бодог. Ээж нар ч л болохоор хүү яадаг үлээгээл бүх юмыг одоо бүхэл аюулыг хүүхдээсээ зайлуулдаг. Зайлуулах гал тийм шүү дээ. Одоо манай хүн ингээл жишээлбэл хүүхдээ би их дугуй ярьж л да сайхан дугуй авсан болохоор. Тэгээд чиний зүрхэнд нь тэр айдас явж байна. Хүү наа чи чадах юм уу гэсэн чи миний хүү чаднаа уун уу гэж бүр шууд унуулчих жоох. Би наанаас нь хөлөө зогчвоо унчваа яачваа ийчвээ гэж үчтэй юм. Тэгэхээр чи аав хүнд болохоор за хүн хөлөө хүүхд унжсэн ч дугуунаас унаад өгсөн хүн байдгүй гэдэг юм байдаг. За 2-3 яс хугарахгүй болвол тий одоо хуурж ээж ир хүн болдог гэдгийг ингээд мэдж байгаа байхгүй юу? Бас манай гэрт бас болдог яриа болох ирчүүдийн яриа гэж болно. Тэр хоёр чи аюу сүрхий манай хүү хоёр хушуугаа нийлүүлчихэл өрөөндөө орчин. Юу ярьсан гэхээр ирчүүдийн яриа гэж. Тэгээд бас нөгөө аав хүмүүс би бас зөвөр хүүгүүдэд тухайлан юу гэж ойлгодог бол ир хүн байхыг заадаг. Охтуудад аав хүн охтууд чинь хичнээн ээжээр өсгсөн ч гэсэн ээжээсээ эмэгтэй хүний сурдаг ч гэсэн тэр чинь том болоод амьдралаа эрэгтэй хүнтэй хол биш шүү дээ тийм учраас эрэгтэй хүнийг ямар ир хүн яг зөв сайн тооцогддөг ямар ир хүн хоосон дүр байдгийг гэдгийг миний бодлоор ааваасаа суна. Аав гэрт сууж байхдаа дүр маск зүүхгүй шүү дээ. Гадагшаа гараад мундаг захирал гадагшаа гараад мундаг тий хүн найз болж ингэ дүр зүүж болдог тий гэртээ хүн аав нар бол гэртээ дүр зүүх юм болов стресс яг эрэгтэй хүний хинээрч орлуулшгүй чанарыг юу гэж боддог вэ? Ер нь эрэгтэй хүний зан чанар одоо шинэ гэр бүлд юугаар ч одоо орлож болохгүй л дээ. Яг тэгвэл одоо шинэ эрэгтэй аавтай өссөн хүүхэд бол дэсвэр өөртөө ихтэй байдаг. Альва нэг юм болох юм бол яхаа аав хэр баргийн нэг ёо гэд хэлээд байдаг тийм. Тэр одоо шинэ манай хитэгийн хэлдэг шиг
эрэгтэй хүн болохоор одоо шинэ эмэг арайж өөр өнцгөөс хардаг. Зүгээр одоо манай 11 сартаа хүүдэрэл яриа л да. Зүгээр хамгийн энгийн шээ. Хүмүүс одоо мөлхөж байгаа заримдаа хамраараа унцдаг байхгүй. Харангуйтаас тэр яа хамарны аач авч бодож байгаа. Гэхдээ би чимэг байдаг байхгүй. Өөрөө босог гээл. Энэ л аахгүй. Энд чинь л аав хүний тий. Ээж байсан бол яах вэ? Йоо миний хүүгээл очиод заримдаа тэгээ манай нэг хоёр охин очиод яадаг байхгүй. Миний дөө хамраараа унцлаа гээл. Тэрээд авангууд нөгөөд чи өөлдөг байхгүй. Ардахыг ерөөсөө мэдж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө эрх хүн бол гэр бүл айгүй чухал. Ялангуяа аав хүний одоо оролцоо тий хүүхдүүдэд үнэхээр хэрэгтэй байдаг. Сүүлийн үед манай аав нэг хараад ах юм бол одоо гэр бүлийнхаа санхүүгтэй гэр бүлийнхаа бүх юм л хангаж явал миний үүрэг гэж ойлгоод байгаа. Материаллык хэрэгцээг хангахыг тий. Гэтэ тэрнээс илүү таны хэрэгцээ өнөөдөр гэр бүл хэрэгтэй гэдгийг хэлмээр байна тий. Эрх хүний хэрэгцээ гэр бүл хэрэгтэй. Одоо мөртлөө байж лээвэл миний үүрэг үүсэх. Автаа мөртлөө аавгүй юм шиг өсөж байгаа маш олон хүмүүс. Тийм ээ. Надад нэг байна. Аав нь байгаад байгаа байхгүй. Тэгтээ тэр хүүхд аав. Яагаад? Одоо жишээлбэл их хаалтын жишээ шүү дээ нөгөө зургтынхаа ард удирдлага орой сувчдаг. Оо энэ нь наац. Тийм. Одоо жишээ нь орой ихэнх аавд харах юм бол хүүхд нойроо унтж явах тэртээ ордог өглөө тэгээ босоо багт нь явдаг. Манай найз ярьж орой орсон ч хүүхд нь бишүүрх гэдэг те. Ярьжсэн. Тэгээ би тэрээс сонсоод найздаа зөвлөгөө өгч байсан л та. Бид нарын нэг л алдаа энэ. Бид нар үнэхээр одоо шинэ гэр бүлийнхэн төлөө явж байна. Зөвөө зөв буруу биш. Тэр хүний зөв байхгүй. Гэхдээ таны оролцоо, таны гэр бүл хэрэгтэй, эхнэрч чинь хэрэгтэй, таны хүүхдүүд хэрэгтэй. Тайлж болохгүй үүргэвч байна л аав хүнд те. Аав байхаа. Яг уу ажилгүй байж болж байна. Тэ. За мөнгө төгрөг бусдаас арай бага олдог гэж болж байна. Энэ үүргэвчүүдийг хаяа тавьчаад буцаад үүрч болдог үүргэвчүүд. Гэхдээ аав байх үүргэвч ерөөсөө тайлж тавьж болохгүй тий. Байнга л байж байдаг. Надад бас нэг ингэж бодогдлоо л да. Аав хүн ялангуяа бид нарт үлгэр дуурайл болох аавын тухай ярьж хахад аав нь нэг хүүхдтэй маш их гүн үлгэр дуурайлыг үзүүлж идэг. Хүүхдүүд ингээ байнга харж идэг. Тэгээд аавыг нөгөө англиар admire хийдэг тий. Англиар тэгж хэлдэг. Монголоор болохоор нөгөө аавыгаа ингээ биширдэг тий. Ингээ хүндэтгэн биширдэг зан чанартай. Тэгээд тийм биширч шүтж байгаа аав нь хурж ирээ хүүхдтэй те за сайн байна чи болж гин чиний хийж байгаа юм чинь гоё байна аав таалагдж ийн гэхлээр хүүхдээ нөгөө өөр хэний ч өгч чадахгүй өөртөө итгэл ингээд босч ирдэг. Оо аав таалагдсан багш юу гэж хэлсэн сонимш. Яг аав харж исэн те биширж исэн яг тэр бишрэл нь зөв байна те зөв байгаа. Тэр үлгэр дуурайлаа аав нар тэгж ашиглаж хүүхдээ нөгөө барьж босгох тоо тийм хүүхдийнхаа нөгөө таашаалыг бас авч чадчихжээ шүү дээ хүнээсээ. Ингэж ашиглаж болохоор байгаа байхгүй. Тийм учраас би бас зүгээр аав нарыг бас тэгж боддیں۔ Манай аав нар хүүхдүүддээ болж байгаа юмыг бас аюу хэлж байгаасаа тий чи сайн. Хүүхдүүд чинь би ийм харилцааг аав нар хүүхдтэйгээ байгуулвал их гоё гэж боддог байхгүй. Аав хэлсэн юм чинь би болж байгаа юм байна. Би сайн явж байгаа юм байна. Аав хэлсэн учраас, аавд таалагдсан учраас тэгээ тэрийг тийм ойлголтыг хүүхдэд өгөхийн тулд аав өөрөө эхлээд үнэн үлгэр дуурайлыг харуулахаас өөр арга байхгүй тий. Тэр яг зөв. Арх уугаад ирсэн хүүхэд ингээд сохтуудаа ав за миний хүү сайн шүү гэж уйлж хэлэх ч юм уу эсвэл тэгээ үнэхээр нэг сайн үлгэр дуурай үзүүлээ явж байгаа аав хүүдээ миний хүү сайн явж байгаа аав хүүрээ бахархаж байгаа гэж хэлэхэд энэ хоёрын хэлж байгаа билээ гэдгээс шалтгаалаад тэр хүүхдэд нөлөө нь өөр байгаа учраас бид нар үлгэр дуурайлалтай аав байх бас нэг үндсэн гол зорилго маань бас энэ юм бо гэж би хувьдаа өөртөө тийм юу тавьдаг л да зорилго тавьж амьдэрдэг тий. Тэгээ Монгол хүүхдүүд томор тусмаад ингээд дуугаар ороод идэг юм шиг надад харагдаад байна. Тэгтээ бусдын хүүхд яадаг юм мэдгүй. Одоо чинь танаа хүү яадаг би мэдгүй. Тэгээ манай хүүгээс хараад тахаар ингээд юм ярихаар томор тусмал ингээд жоохон ингээд сонсоод одоо ялангуяа 12 нас өсвөрнөөс рүү орж байгаа. Найз нөхдөд хүрээ өөр хүндлэнгийн хүмүүсийн хүрээнд тэлээд тэр хүмүүсийн яриануудад энд үнцэнтэй болж байгаа. Тэгээд би одоо хүүгийнхаа тэр байдлыг хараад юу гэж боддог гэхээр заримдаа ярьдаг л да. Миний хүү ингээ аавын чамтай юм ярьж байвал чи автаа ярьж явах хэрэгтэй. Миний хүү ингээд чи өөрхөө үзэл бодлыг айгүй чөлөөт илэрхийл. Ер нь их нэлээд юм ярьдаг. Тэгээ нэг удаа эцгийнхээ хуралд очиад суусан чинь багш нь тэгж магтаалаа яриад айгүй сонирн байна.
Тэгээ би бүр гайхаад яасан бэ? Тэгсэн чинь нэг удаа босоод багшаа гараа өргөд боссон юм л дээ. Тэгээ би хичээлийгээс үнэхээр салгаж байна багшаа. Тэгээ багш надад хэлээд байгаа байхгүй тий. Танах хөгч чинь. Шууд амьдралдаа нэр ийм хөгт би харж байгаа. Би тэгээ дотроо баярлж байсан. Сайн байна миний хүү. Үнэхээр дургуугаа хилэгэлтэй. Тий. Яагаад дургуу тэр хөгч чинь заавал албар дуртай болох хэрэг байхгүй шүү дээ. Тэгээ би ихтэй хөгдтэй хичээл дуртай байна гэж угаасаа ховор шүү дээ. Тэгээд хүүгээ яг ингээд бусдын өмнө те хэний ч өмнө те өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж гэдгийг сонсоод би бол хойдоо баярлсан. Сайн байна. Ийм л байх хэрэгтэй гэж бодсон. Харин та нарын хувьд яадаг? Бидний хувьд бол миний хувьд бас яг ер нь тэгж боддөө шүү. Хүүхдтэй би зүгээр нэг ингэж бодохгүй. Би ямар аав байхыг хүсдэг вэ гэвэл хүүхдийн сэтгэлийг эзэмтдсэн аав. Тэ эсэгтэйг миний хувьд ертөнцийн эзэн өөрийнхөө надад үзүүлсэн хайр ивэл тэ надтай харилцдаг тэр гой дотн харилцаагаар миний сэтгэлийг эзэмтдсэн. Тэгээ би түүний аав гэж дуутахад тэ айдаггүй. Яг тэр шиг би хүүхдийнхээ сэтгэлийг эзэмсэн. Миний хүүхэд аавдаа сэтгэлээ өгч гисэн. Октод маань ч гэсэн тий аав өстө мундаг гоё амар хайртай. Тим аав байхыг хүсдэг. Тэрний тулд мэдээж хүүхдүүд минь надаас эмээдэг, үг хэлхээсээ айдаг, тий бодол санаагаа айдаг, хэлхээсээ айдаг юм байл болохгүй. Тэгээд яг би тий мега шиг хэлсэн. Миний хүү зүгээр хэл, зүгээр яар. Буруу юм гэж байхгүй. Тэгсээ тэргөө буруу зүгийг хэрэг илэрхийлэх. Тий үнэнгээр илэрхийлж байгаа бол буруу биш байхгүй юу тий буруу биш. Зөв илэрхийлж сурахыг нь бид нар заамаар байна тий. Жишээ нь танаа өгчиг багшаа гэж буурлаад ингэдэг биш гараа өргөж яваа босоод тий. Багшаа би хичээл тий хийсэнхээр залхаж байна. Энэ зөв аргаар хэлээд сурж байгаа байхгүй. Энэ бол аюу гоё урам. Манай болохоор нөгөө юм болгонд авьяастай болохоор манай хүү ингээ харахтаа бас аавыгаа дурах гэж юм шиг байна. Тэгэл хөлбөмбөг сонирхонгууд л би хөлбөмбөгчин болно гэж хөлбөмбөг сонирхоод цаг тоглонгууд л би сагсчин болно гэж. Тэгэл компьютер дээр юм өнгөт би компьютер гээл яг ингээ дагаад идэг байхгүй. Тэгээд яг л мэдээж аа болгоны зүрх сэтгэл яг адилхан байгаа байхгүй. Яг л зүрх сэтгэл доторхоо зүгээр л иржээ, хэлжээ гэдгийг үргэлжил байнгаар. Тэгэл миний хүүгийн хувьд ч гэсэн хаяа мэдээж алдаа гаргана. Тэгээ хилээгүй өнгөрсөн ч юм уу нэг тийм алдаа тохиолдсон. Тэр үед нь хилээд ахад яагаад гэсэн бэ? Одоо энийг энэ угуу хийлж вэ? Гээл дахиад нөгөөт нь үргэлжлэн штэ угаасаа энэ хичээл те. Ер нь томчууд алдаа гаргадаг гэдэгтээ би их боддог л да. Бид нар хүүхдээ хүмүүжлийгээд яг нэг талаар өнөдөр ярьж байна л да. Гэтэ манай гэр бүл бас нэг юм үзүүл үлдэлт. Хэрвээ аав нь алдаа гаргах юм бол хүүхдүүдээс уучлалт гэр бүлээс. Тэгэхээр биднээс нэг тийм зүйл хийвэл илүү зүгээр юм санагдав. Тийм шүү дээ. Заавал үнэн дүр төрхөө тий. Том хүн заавал одоо шинэ зүйл нь зөв гэж байхгүй. Тэгэхээр би заримдаа алдаа гарах юм шууд гүйдэг хүүхдүүдээс аав уучлаарай. Энэ үнэхээр минь буруу байж. Манай хүүхдүүд нөгөө нүдэнд ингээ харагдахад өө миний биширдэг хүн хизээч алдаа гаргадаггүй юм шиг бас бишрээд байх нь бас л эн чинь бас доголдолтой л байгаа даа. Тэгээ өнөөгийн нийгэмд үнэхээр өвлгөр дөрөж болох аавууд тий маш их хэрэгтэй байна. Тийм болохоор одоо би ер нь юу гэж бодож байна гэхээр хүн болгоно л өөрийнхөө амьдралд анхаарал тавиаж байгаа. Дахиад тавиасаа л гэж боддог. Аав хүн өөрийнхөө алхмыг тий хянах хэрэгтэй. Би яг хаана явж байна, юу хийж үйлдэлээ тий. Ямар одоо өвлгөр дөрөөл харуулж байна гэдэг. Нэг судалгаа байдаг юм л л дээ. Одоо шинэ хүүхэд аавынхаа зан чанарын тий бүр 80-90% нь баг өвлж авдаг гэж. Зан чанарыг. Хэрвээ одоо аав нь хэрвээ амар архичин бол хүүхдүүд юу гэж боддог гэхээр өсвөр наснда хүүхэд байхдаа би хизээч аав шиг болохгүй гэж боддог. Гэхдээ амьдрал том болсны хатаар юу гэж боддог. Яг аав шиг хүн болчихсон. Яг тэгвэл яг тэр зүйлийг л харсан учраас. Би бүр тийг сонсч ирсэн байна. Архичин аавтаа өссөн охтууд архичин хүн нэг л сонгож суугаад идэв. Яг үнэ би бас тийг сонсч ирсэн. Яг судалгаа байдаг баг. Судалгаа байдаг тий. Яг тэгвэл эрүүл архинаас хол амьдардаг хүнтэй харилцаж чаддгүй, мэдэхгүй болцсон. Ганц мэддэг аргыг олж чаддаг хүн архичин хүн байдаг байх жишээтэй ч юм уу. Эвлэрч чаддаг хүн юм болцсон. За тэгээд өнөөдрийн бидний ярилцах цаг өндөрлсөн байна. Тэгээд үзэгчдийн хувьд ч гэсэн бас үзэгчдэд хандаж хэлэхэд яагаад бид нар бас заавал их сэдвүүд маань аав гэж яриад байгаа юм гэхэлэр үнэхээр ярихаас өөр аргагүй тийм байдлаар маш чухал бид нар тий аав хүний
аав хүн ямар байх вэ? Эр хүн ямар байх вэ? Тэ аав хүн гэртээ үлгэр дуурайлтай аав байгаа чи. Энэ үднээс өнөөдрийн нэвтрүүлгийг бас хэлээ. Тэгээд хамтдаа ярилцсан танд баярлалаа. Баярлалаа.